Эрхэм үзэгчдээ ярилцсан хөтөлбөр та бүхэнд шинэ дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. Эхнийхээ зочноор бид улсын хурлын гишүүн Галбаатархыг хурлаа. За, хаврын эсэлтийн шалгалтууд, боловсролын сэдвүүд бүгд анхаарал татсан энэ үед таныг өрсөн шалтгаан нь улсын хурлын гишүүд лобби бүлэг байгуулад боловсролыг дэмжих юм саналаа илэрхийлсэн байна. Та ахлагчаар нь сонгогдсон байна. За, энэ бүлэг чухам юу хийх вэ гэдэг талаар хоёлаа дэлгэрэнгүй яриа. Та гол одоо зарчмынхаа байр суурийг илэрхийлэх үү? Тий, одоо шинээр сонгогдсон одоо парламент маань 126 гишүүнтэй. Энэ дотор одоо жагсаалтын буюу одоо экспертүүд бас нэлээд орж ирсэн. Тэгээд тэрнээс хамгийн гол нь бол одоо боловсролын чиглэлээр ярьдаг, салбарын асуудлыг хөндөж ярьдаг. Тэр талд туршлагатай маш олон гишүүд байгаа юм. Тэгээд бидний хувьд бол тусдаа одоо энэ 2 жилийн хугацаанд бол тусдаа өөрсдийнхөө өнцгөөс өөрсдийнхөө үзэл бодлыг ингээд илэрхийлээд байнгын орон дээр чуулган дээр ингээд илэрхийлээд яваад ирлээ. Тэгээ өнөөдөр бас санснаар тийм үр дүнд хүрч чадахгүй. Тэгэхээр бид бол яг үнэхээр боловсрлоо ярьдаг, боловсролын төлөө хамгийн чухал гэж үзэж байгаа энэ гишүүд маань бүгдээ нийлъя. Ийм лобби групп гаргая. Уг нь бол боловсролыг дэмжих сонирхлын бүлэг гэдэгтэй. Тэгээ энийг монголоор сонирхлын бүлэгийн нам харгалзахгүй гэж. Нам харгалзахгүй. Тэгээ бүхэл нам эвслээс бол орсон. Тэгээд би өөрөө санаачилсан. Тэгээ Бат Сүмбэрл гишүү маань одоо манай бас дэд дарга. Тэгээ бид тээр санаачлаад гишүүдтэй за ийм одоо лобби групп байгуулж байгаа гэд. Ингээ 26 гишүү өнөөдрөөр байдлаар ингээ нэгтчихэд байж байгаа. Тэгээ бидний одоо хамгийн гол зорилго бол одоо мэдээж одоо хууль тогтоож санаачилж оруулж ирж байгаа боловсролтой хамаатай хуулиуд дээр нэгт нямба оролцсон. Бүгдээ энэ олон гишүүн бид нэг групптэй байж гэн. Тэр групптэр энэ асуудал дээр боловсролын асуудлууд ингэж орж ирж байна. Тэрэн дээр бас санаагаа нэгтгэж их чөлөөтэй ярих гэдэг. Ер нь бол байнгын хорон дээр асуудал орж ирэхээр яах вэ? Одоо жишээл хүүхд төгслийн хууль гээл одоо ороод ирлээ шүү дээ. Хүүхд төгслийн хууль гээл ороод ирвэл хүүхд төгслийнхаа тухай л ярина. Тэрэн дээр одоо багш нарынхаа асуудлыг ярьдаг ч гэдэг юм уу, одоо сургуулийн хүртээмжийн асуудлыг ярих бол тэр чинь сэдвээсээ халдсан асуудал болоод байна шүү дээ. Тэгэхээр бид нар тэр тухайн хүмүүс одоо гишүүдийн санаачлаад засгийн газраас өргөн барьсан хуулийн хүрээндээ тэр асуудлыг гишүүн болгон өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд өөрийнхөө саналыг хэлээд ингээд тэрэн цаашаа одоо ажил хэрэг болж байна яаж яах гэдгийг одоо тэгэл тусдаа асуудал болчиход байгаа байхгүй юу? Би бүр үзэгчдэд ягаад сонирхлын бүлэг байгуулж ээж ажил урагшлах гэдэг танаар бүр деталь тайлбарлуулъя гэж бодлоо. Жишээлбэл за одоо танаа бүлэг хаврын чуулганаар байгууллагдлаа. Намрын чуулган эхлэнгууд хамгийн түрүүнд төсөв хэлцдэг. Монгол Улсын төсөв. Жишээлбэл Монгол Улсын төсөв хэлцээд эхлэхэд босрлын салбараас төсвийн танах эсвэл энэ дээр үйл ойлголцол үүсэх, энэ дээр гишүүдийн байр суурь зөрөлдөхөөс өмнө та нар лобби бүлэг байгуулахын ач холбогдол байгаа юу? Байлгүй яах вэ? Ерөөсөө тэрийг ингэж харж хийж байгаа юм. Тэгээд ер нь бол төсөв батлагдахад яг төсөв дээр ингээд боогоод юм уу сангийн яамнаас боловсролын яамнаас өргөн бариад сангийн яам дээр боочод ороод ирсний дараа бол бас их оройтчод байгаа юм. Оройтч. Тий, ер нь бол одоо яг ингээд хөгжлийн төлөвлөгөө ярьж шít 2027 оны хөгжлийн төлөвлөгөө. За тэрнээс гадна 2027 оны төсвийн хүрээний мэдээлэлч гэдэг юм. Энэ бүгдийг ярьж байгаа энэ зүйлүүдэд бид нар энэ бас саналаа тусгаж оруулж ирэх шаардлагатай. Жишээлбэл би одоо сая багш нарын дутагдлыг арилгах гээд байж байна төлөвлөгөөн дээр. Тэгээд энэ төлөвлөгөөн дээр одоо 2700 багш дутагдaltaй 27 онд бол 1100 болгож багасгах нь гिचээд тэрэн дээр жишээл мөнгө тавиагүй байх ч тийм. Тэгээд тэрэн дээр би 20 тэрбум төгрөг тавья. 4 төрлийн хөтөлбөр хэрэгжүүлье гэж одоо зарчмын зөрүүтэй санал оруулж ирээд миний санал унчиж байгаа. За тэр үед та ганцаардсан байна. Лобби бүлэг байгуулахыг та одоо ойлгоцсон байна зүг үү? Тий. Ерөөсөө тэгэхээр лобби групп гаргаад тэгээд тэн дотор чинь би ингээд нэг хуулийн томьёол энтрийг одоо яаж гаргах вэ, яах вэ гэдэг юм дээрээс бас алдаатай зүйлүүд ингээд гарсан байлээ л дээ. Тэгээд ингээд үзэхэр хуульч гишүүн манад бас байж гэн тий. Өмнөх туршлагатай гишүүн байж гэн. Би одоо жавхлан сайд манад байгаа. Одоо сангийн сайд байсан хүн өөрөө байж гэн. Манай боловсролын одоо хүний хөгжил нийгмийн бодлогын одоо байнгын хорон дарга маань одоо байж гэн гэдэг чинь ингээд энэ хүмүүс Мөнхбаатар гэдэг нэг хуульч хүн байж гэн те гишүүн байж гэн. Тэгэхээр энэ хүмүүс маань энийг хараад бид нар ингээ хоорон дээрээ шеэрлээд энэ асуудал зайлшгүй юм чухал байгаамаа гэдэг. Тэр өнцгөө гаргаж ирэхэд ингээд нийлээд оруулж ирнэ. Тэгэхээр энийгээ бид нар одоо энэ хилцэж байгаа энэ асуудлуудаар яриад эцсийн бидний зорилго бол одоо үнэхээр одоо өргөн баригдахын төсөв. Одоо энд яг хөгжлийн төлөв ингээ батлагдаад ингээд гарлаа. Тэрэн дээр бид нар одоо энэ дээр ч ахаад 6 сар 7 сард ингээд бас ажилдаг. За ийм саналуудыг ингэж оруулж ирж тэгэж явж байгаад
нөгөө төсөв дээр боолох талаас нь үзээ. За өргөн бариад ороод ирэхэд нь энэ санал дээр энийгээ тавья гэд. Тэгээ үндслүүдээ ингээд чөлөөтэй ярих, нээлттэй ярих л ийм боломж бүрдэж байгаа нэг давуу тал юм байна. Нээлттэй ярихаас илүү бас эн чинь хуульч хүн бол боловсролын салбарыг тань шиг сайн мэдэхгүй байлаа гэхэд хоорондоо нээлттэй илүү сайн мэдээлэлээр хангах, ойлгох, үндсээр нь ойлгох асуудал шаардлагатай байна. Тий, хуульч хүн битээр ингээд ярихаар би ингээд нөгөө яг боловсролын салбарыг л яриад байдаг. Нөгөө хуульч хүн маань ингээд уг нь бол би нөгөө тгийг хуулийн хил дээр ойж ярьж ээж одоо хууль дээр орж ирж төсвийн хууль дээр орох жишээ нь байгаа шүү дээ. Тэгвэл тэрийг ингээд нээлттэй ярих гэх юм ингээд мэдээлэлээр ингээд их сайхан цэгцтэй хангаяа л гэсэн ийм л зорилго байгаа юм. Тэгэхээр олон төрлийн олон үзгийн юм ярьж байгаа. Бид нар ингээд ярьж ясныг миний бодлоор одоо би нэг санаачилсан. Бид ярьж байгаад нээлттэй их сайхан энэ их идэвхтэй ажиллах хэрэгтэй. Санаачлагтай байх хэрэгтэй. Нэгэнд энэ лөө ингэж орж ирсэн бол гişүүд маань гэдгийг уриалж байгаа. Тэгээ бид нар энэ дээр идэвхтэй байгаад ирэмбэ тогтоох хэрэгтэй. Яг боловсролын салбарт өнөөдөр 1 номерын тулгамдаад байгаа асуудал. Мэдээж улсын хөгжил ирээдүй бүх юм боловсрлоос байтаа. Одоо ингээд боловсон хүчний бүх салбарт хомсдол байна. Гэтэл хамгийн гүн хомсдол нь багш нараа бэлдээгүй. Боловсролын салбарынх нь өөрийн хямрал, боловсон хүчний асуудал гэл явж штэ тий. Тэгэхээр ирэмблээд үсгэд хамгийн чухал нь таны хувьд юу юм бэ? Одоо эрхчлэлийн төсвийг намар ярихад сангийн ам бооцоо ярил оройтно. Байгаагүй өдөд саналаа өгж байгаа үед нь та ирэмбэр нь юуг яаж ирэмбэлж оруулах вэ? Тэгэхээр би таны гишүүн басны дөнгөж дараахан нэг ярьцлага хийхэд та 13 4 юм чагсаац мэсэн тий ирэмблээд тэр сэдвүүд хിവэрээ юу өөрчлөгдсөн үү? Гишүүн болоо харахад арай өөр өнцгөр харж байна уу? Тий би бол гишүүн болчоод тэр чи бас яг бодож гаргасан 10 эдээсэн. Тэрийг би бол жоохон нилээн бадсан. Энэ олон юм бас ингээ гаргахаар бас хүрдгүн байна гэдэг нэг одоо 7 8 руу ингэж бадсаж орж ирж байгаа юм байна. Тэгээд би бол нэг л гишүүн биш. Одоо цаана 25 26 гишүүн маань тус үрдээ бас нэг ийм зүйлийг энийг л хамгийн нэгдүгээр шийдэх ёстой гэд итгэл үнэмшил тэр хүн болгонд байгаа. Тэр итгэл үнэмшлигээ бие гаргаж ирээд ярий. Одоо энэ одоо Батсанбүрэл гишүүн маань энэ л хамгийн чухал байна гэдгийг ярий. Тэрийг бид нэг ингэж мэдээлэлээ солилцож ингэж бичиж тавьж ирж байгаад бүгдээ энэ юм бэ шүү гэд. Тэгээ бүх хүн энийг би тооцоотой хэлье шүү л гэж байгаа. Хэдүүлээ ерөөсөө тийм попорсон энэ зүгээр чэйшний бангаар гэж ярьдаг шүү дээ, нэг мэдээлэлээр хагас тутуу юмар ярихгүй яг тооцоотой яг юм байгаа шүү гэдэг яриг. Бид нар миний хувьд бол одоо нэгдүгээр юм одоо ихнээсээ л ярьдаг шүү дээ. Хүртээмжээ сайн болгоё. Сургууль хүрэлцэхгүйгээс хүүхэд 40-оос дээш хүүхдтэй бүлэгт сураад байна. 45, 50, 55, 60 гэж сурж байна. Энэ үед сургалтын чанар ярих ямар ч боломжгүй байна. Тэгэхээр энийг хэдүүлээ 40-оос доош оруулахын тулд 108 сургууль барья шинээр барих шаардлагатай байна гэдэг нь энэ ингээ бодлого болоод одоо ерөөс сангийн яам дээрч тэр багын баг сургууль гээд бүр юу яаж тэгэнгүүт одоо энийг багын баг сургууль руу болгоё, юуны сургууль руу болгоё гэдэг харахтаа ЮНИСЕФ гадны олон улсын байгууллага биднэрт дэмжлэг үзүүлээд баг сургууль барьж өгöd байна. Манай төр болохоор тэрэн дээр мөнгө тавихгүй байна. Өөр газар руу санхүүжүүлээд байна тийм үү хувийн. Тэгээд бүр хувийн хөвшил нөгөө 1%-ийн татвараар энэ багийн баг сургуулиуд энэ трийг барьлаа гэж сая өнгөрсөн засгийн үед чинь бас нэлээ хэд хийгдлээ шүү дээ. Тэгвэл энэ бүгдийг бид нар ингээд нэг замбраагүй ингээд харин тий. Тэгэхээр одоо энийг төрийн бодлого болгох. Бид хэд ингээд 20 сургуулаа тэр юм гаргаж ирчээд энэ дээр ингээд суух юм бол инх хамгаалалтын сайттайгаа ингээд тулаад үзээд одоо сайдын багийг авчирж хагаад ийм байна. Хоёр талаасаа ингээд ярья. Тэр сайдын гаргаж байгаа бодлого чиглэж байгаа юмыг бид нар ингээд эсэргүүцээд юм уу ингээд буруутгаад байгаа юм ерөөсөй байхгүй. Бид нар бол ийм байна. Ийм саналыг бид нар тавьж шүү. Энэ 1 номер байна шүү. Галуудрах гişүүн инх хамгаалалтын сайд хоёр хоёулаа ингээ хоорондоо яриад ингэх юм бол энэ нэг ийм байна гэдэг өнгөрчдөг бол энд 26 гişүүн бид нар энэ дээр нэгдсэн юм аа. Гэр чинь энэ бол маш хүчтэй. За сайдаа энийг хүлээж авна шүү. Одоо энэ чиглэл байна. Одоо таны энэ тавиад байгаа энэ асуудлууд энийг бол бид нар хүлээн зөвшөөрч чинь таны энэ ярьж байгаа зөв. Энэ асуудлууд дээр ямар энэ асуудал ч юм бол жоохон буруу байна гэдгийг ярих юм байна. Гэдгийг ярина. Нэг тийм шинэлэг зүйл анзаарагдаад байгаа нь хуучин нам буруу тийшээ бүгд өөр юм ярихаас гадна гişүүн зөвхөн тойргоо яриад хизээч юм боловсрол шиг нүдэнд шууд үр дүн гардаггүй тийм үү магадгүй үр дүн боловсролын салбарт 10 20 жил нэг хүний тийм үү яг суралцах дунд сургууль их сургууль суралцах хугацааны дараа л үр дүн ярина шүү дээ нэг юм үр дүн шууд хэмжигдэхгүй барилга барьдаг салбар шиг биш ийм зүйлүүд рүү одоо санаа нэгдээд нам үл харгалзаад бүгдөө
нэг зорилготойгоор орж байгаа бол би нэг бас парламентыг олон жил сурвалжсан хүний хувьд шинэ алхам гэж харж байна. Гэхдээ юуг яаж ирэмблээ цаашаа явах чинь л их сонирн байна. Энэ дээр та дахиад яг нэгдүгээр ирэмбийн асуудал таны хувьд юу вэ гэдгийг хойлоо хэлээ. Тэгэхээр бид нар ингээд ирэмбэлж байгаа асуудлууд ингээд 80 асуудлаасаа бид нар нэг 10-аад асуудал болгоод ингээд тавиад яриад эхнийхээ хурлыг хийцээ. За энэ дээр саналаа өгөөрэй гэсэн гишүүд маань ингээд өгөөд явж байна. За тэгээд ерөн зүгээр ингээд яг ирэмбэлж гаргаж ирээ шинжил хийгвэл нэгж сургууль, нэгж цэцэрлэг, нэг их сургууль гэдэг утгаар сургууль нь өөрөө ингээд сайжраад явах хэрэгтэй. Яг боловсрол олгож байгаа хэсгүүд маань. Тэгээд цаана холбох хэрэгтэй. Тэгэхээр нэг сургууль дээр юу хэрэгтэйг бол хамгийн ирэмблэхээр хүртээмж. Дараа нь энэ багшийн дутагдал. Багшийн хомсдол гэж байж шít. Тоон хомсдлоос гадна чанарын хомсдолд орсон байна. Тэгвэл энэ чанарыг яаж нээшлэх? Дараа нь хөтөлбөрийн асуудал байгаа. Монгол улс өөрөө тусгаар тогтносон улсын хувьд бол өөрийн гэсэн цөм хөтөлбөртэй байх хэрэгтэй. Тэгэхээр энэ хөтөлбөрүүд одоо бага ангид цэцэрлэг бага ангийнх нь гарсан байна. Тэрний ахлагт анги тэгээд цаашаа мэрэгжлийн сургууль дээд боловсрол гэдээ явах үеийнх нь хөтөлбөрийнх нь асуудал дээр Монгол хүнийг гаргах гэж байгаа шүү дээ. Тийм. Нэг хэсэг зүгээр Кембриж гээл тэгэхээр гаднаас одоо бид нэр ерөөсөө хөтөлбөр авч болохгүй. Колони улсууд л гадны хөтөлбөр авдаг. Зүгээр тэр стандарт гэдэг юм уу сургалт зохион байгуулах арга зүй тэр шинэ технологиг авч болно. Өнөөдөр бид нар нутагшсан газар зөндөө байж шít. Энийг бид нар заавал гадны тэр төлбөр төлж ингэж авах гэхээс илүү нутагшуулаад бид нар авч явах гэдэг асуудал маань их сургууль. Нөгөө талаас сургуулиуд биедэх хэвээр менежментээ маш сайн хэрэгтэй. Сургуулийг удирдах хүмүүсийг бэлдэх хэвээр бид нар. Захирал гэдэг хүнийг яг захирал болно гэвэл одоо захирал болохоос өмнө бэлтэж ягаад захирал болох. Тэс хин нэгэн гарахаар гинтийн тохиолдолд захирал болоод юунаас эхлэх яаж хийхийг ингээ мэдэхгүй байж бас болохгүй байгаа. Энэ хоорондын сургуулийн үйл ажиллагаа нь алдагдаад нөгөө талаас хүүхдүүдийн хичээлээс гадуур үйл ажиллагаа одоо энэ хүүхд төгслийн хуульгаал орж ирж байгаа. Тэгвэл хичээлээс гадуурх энэ үйл ажиллагааныг зохион байгуулах тэр арга зүй аргачлал тэр байр объект тэнд багшлах багшил хөтөлбөр ямар байх вэ гэдгийг энэ энтрийг ингээд эн чинь ингээд 5 6 дахь нь тэгээд 7-д нь эцэг эхчүүдтэйгээ яаж хамтарч ажиллах нийлж эцэг эхийн тэр хүчийг яаж хамтарч бид нар ингэж ажиллаж явах вэ? Сургууль дээр яаж сахилга бат дэг журмыг зохицуулах вэ? Одоо сургууль болгоно хүн дайраад ороод ирдэг биш. Сургууль гэдэг бол ийм хаалттай орчин. Гэхдээ нээлттэй мэдээж юугаар хаалттай гэвэл хин дуртай нь орж ирж ингэж сургалтын үйл ажил тэг аюулгүй байдал нь хангагдсан гэдэг утгаараас. Түүнээс тэр сургууль дотор ямар үйл ажиллагаа юу яваад байгаа гэдэг нь бол ялангуяа эцэг эхчүүдэд олон нийтэд нээлттэй. Бид нар энийг хийснээс ийм сургуулийн маань хүүхдүүд ингэж төлөвшөж хандлага төлөвшин өөрчлөгдөж байгаа маа. Хандлага төлөвшил гэдэг тал дээр бид нар маш их анхаарах хэрэгтэй. Зөвхөн мэдлэг олох талаас илүү. Тэгээ нөгөө талаас сургуулийн одоо сургалтын хоцрогдол гарч ирсэн байж шít. Одоо энэ технологийн одоо компьютер захим сургалт гэсэн энэ технологиудыг маш сайн зөв зохистой оруулж ирнэ балансыг. Хит одоо химэл оюуныг ашиглаад гэдэг юм уу хүүхэд хит одоо захимд орчинд ажиллаа даалгавраа хийгээд явдаг гэвэл даалгавар нь хийдэг эрт хувь нь дээшлэн. Гэхдээ хүнтэй харьцдаг. Жишээлбэл багштайгаа харьцдаг харьцаа нь 50% багасч чинь гэдэг тоод гараад. Багштайгаа 50% харьцдаг харьцаа өмнөхөөс багасаад ирэхээр тэр хүн яаж үлгэрэл авч яаж хөгжиж явах вэ? Хүүхдүүд хоорондын харилцаа маш багасч байгаа гэдэг ч юм уу. Ийм юмнууд байж байгаа бол энийг бид нар яаж зохистой нь явах вэ гэдэг ингээд нэг энэ эренбүүд нь гарч ирээд одоо энэ дээрээ бид нар ингээд ийм олон толгоонууд хоорондоо ажиллаад ярих хэрэгтэй. За бас нэг зүйлийг асуумаар санагдчихлаа. Одоо жишээлбэл за ингээд намаас хүн байгааг та хэлсэн. Гэтэл та нарын нэг дундаа 26 хүний босгоод ирсэн нэгдсэн асуудлуудыг зарим намын бүлгэн дэмжихгүй ч юм уу эсрэг гарвал тухайн лобби бүлгийн гишүүд намынхаа бодлогыг багахгүй эсвэл танаа лобби бүлгийн үг яах вэ гэдэг нэг ийм кейсүүд байвал яах вэ? Тэгэхээр бид нар бол ерөөсөө тэр нэг бодлогын чанартай яг боловсруулахын нэг ирэмбэ гаргаж ирээд явхад бол тэнд нэг манай нам ингэж ирэмблэхгүй тэгж ирэмблэхгүй гэдэг юм гайгүй. Энэ асуудлыг нэгдүгээр тавья гэд. Яг нэг хуулийн төсөл болоод нөгөөх маань орж ирнэ шүү дээ тий. Тэр үед л тэр намын бодлогын юмнууд гарч ирэх байх. Одоо тий энэ дээр одоо бид нар манай нам бол эсрэг конфликт саналтай байгаа. Энийг бол дэмжихгүй байгаа гэдэг юм орж ирж магадгүй. Тэгээд тэр нь тэрүүгээр явж болно. Гэхдээ өнөөдөр бид нар энийг явуулъя үзэл санаа нь юм байгаа шүү гэдэг. Гэхдээ тэр хувь гишүүн бол итгэл үнэмшлэрээ ярьж хагаад хоорондоо ингээд бие биенээсээ мэдээлэл аваад таны хэлснээр тэ суралцаад гэх юм уу ингэж аваад энэ юм бэ нэгэд нэг нэгдмэл яг боловсрал гэдгийг ингээд цагцоор нарах. Би ч гэсэн нэг өнцгөр ингээд хараад байдаг хүн байна.
Тэгвэл одоо ингээд олон өнцгөр харж байгаа хүмүүсийн тэр мэдээллийг авангууд нэг цогцоороо хардаг гişүүд манд бүгдээрээ нэг ярьдаг хэлн ижил болж ирж үзэл бодол илэрхийлдэг юм ижил болоод ирэхэд энэ бол айгүй хүчтэй том одоо парламент дотор бол айгүй том хүчтэй бүлэг. За гэхдээ яг хав Монголын үр хүүхдүүдийн хойч үеийн боловсролын асуудал айхтар улс төрж нам амын байр суурь талцахгүй байх гэж итгэж байна. За нөгөө талаасаа боловсролын чанар дээр за мэдээж яамны бодлогыг хоёлаа шүүж ярихгүй. Гэхдээ улсын хурал дээр ингээд нэг бүр айхтар лобби бүлэг гихгүйгээр ийм хийж болох юм аа гэдэг ийм байр суурь танд харагддаггүй. Тодорхой асуудлууд дээр. Тийм, тодорхой бүр одоо жишээ нь үе тэнгийн дээрлэлт гээл явлаа. Гарлаа ч сая бөө асуудал боллоо. Энэ угаасаа хаварчин шуглаа. Тий. Тэгэхээр энэ ингээд бүр газар аваад хүүхдээ хүмүүжил хандлагын асуудал ингээд бүр үнэхээр орхигчод байгаа. Тэгээ энэ юунаас болж орхигдөө гэдэг тэр уг үндсийн тий нөгөө зовлонгийн уг шалтгааныг олно гэдэг шиг ингээд үзэхээр л ерөөсө сургууль дээрх хүүхдийн хичээл өнгөрөөд сургууль дээр ирж байж байгаа цаг нь яг юу хийгээд явж байгааг нь нэг 5 6 цагийн хичээлд суучаал тэгэл дараагийн ээлж орж ирнэ өөрөөгөө дуулын секцэнд орох тийм боломж байхгүйгаас л тэр хүүхд маань сургууль дараад гараад ирчих чинь ээж аав нь ажилдаа явцсан байж. Тэгээ одоо тэр хүүхдүүд хайчих гэхээр нэг нийтээ очдөг гэдэг юм нэг PC тоглоом тоглодог гэдэг юм. Тэгээ нэг ийм орчин ингээ байгаад хахад бид нар энэ тэр уг үндэс шалтгааны энийг арилгаад хүүхэд болгон тэр дуулын секцэнд орё өөрийгөө хөгжүүлдэг болъё сургууль болгонд ийм нөхцөл байдлыг бий болгохыг гэдгийгээ ярихгүйгээр л энийг яриад ахаар чинь тэр хүүхдүүд бие биенээсээ тэр муугасаа суралцах ялангуяа одоо тэгэл гарч ирээд тэр сол цатгаа байж байгаа байдал. Тэгэхээр энийг бид сургууль дээр тэгээд яг одоо энийг гадны улсуудыг харахаар юун дугуулна секс өмнөх хичээлээ барахгүйгүй дугуулна секс биш юун чөлөөтэй би энийгээ дээрлэх явж байгаа цаг хугацаа өмнөх даалгавраа барахгүй тийм үү тэгээд дугуулна сексээ завгүй тий өөрийгөө хөгжүүлээ ийм байгаад идгийг нутагшуулах хэрэгтэй гэж. Ерөөсөө тэр нөхцөлийг л бүрдүүлэх хэрэгтэй. Нэг ээлжээр хичээлэх хэрэгтэй гэдэг нь хамгийн нэгдүгээр тэнийг устгах хамгийн том арга нь баг. Нэг дараагийн ээлжийн анги орох гээд юу дугуулна секс хөөгтөд гэртээ 12 цаг 1 цагт тарчаад ш том ангууд нь. Бага анги нь 11 цагт тарчаад байна тийм үү? Тэгэхээр энийг та нэг сургуулийн хүртээмжийг ярьж дараа нь ингэж шийднэ гэсэн. Тэгээд дээрээс нь тэр одоо спорт заалууд нь тэр урлагийн заалууд нь дуулын секс явуулдаг өрөөнүүд нь одоо бүх өрөлдүүлийг л бүхий өрөө теннис тоглоыг бол теннисний өрөөтэй энэ төр болгох энэ юмнуудыг л энэ хүртээмжтэй ингэж хийчихэд байж болно. Нөгөө талаас одоо бид нар ингээд нэг гарцаа хойно нь яах хэвээр тэр дээрлэгсэн хүүхдийг яах вэ гэж яриад байна. Мэдээж одоо тэр гарч байгаа асуудлуудыг бид нар маш одоо соргогоор авч үзээд ямар арга хэмжээтэй ямар харилцаанд юунд байна хэний юунаас болов гэдэг энэ асуудлыг хэлэх хэрэгтэй. Гэхдээ уг суурьаар нь саний хэлээд байгаа энэ дараагийн дээрлэх хүүхдүүдийг боожхоос өмнө. Тий. Тэгээд тэр дээрлэхлийн нэг үндэс нь нэг ангид 50 ингээд суулгах чинь 30 хүүхэд суугаас нь 50-аас суудсан. Тэгвэл санал байхгүй хажууд байгаа хүүхдийн амьсгалж байгаа амьсгаа үнэр интерес эхлээл чи ямар үнэртэй инээдрэ гэдгээс эхэлдэг гэж байгаа байхгүй юм бас дээрлэх. Тий. Тэгэхээр тэр хувийн орон зайг нь бий болгож өгч суух тэр орчныг бий болгох. Гэтэл саяхан ингээд 3 ээлжийн сургуультай биш 2 ээлжийн болголоо. Цэцэрлэг суглаагаар ордог биш ийм боллоо гэд яриад идэг. Гэтэл та ахаад хүртээмжийн асуудал яриад байгаа нь цаашдаа энэ том асуудлуудыг шийдэх шийдэл гэж харж байгаа юм байна. Хүүхдүүд за. Улаанбаатар тоо статистик яриа. Улаанбаатарт хэдэн сургууль барих шаардлагатай байна? Хөдөө орон нутагт хэд? Ямар төсөв шаардлагатай байна? Тэгэхээр тэр нэг 108 сургууль гэдэг нь Улаанбаатарт 84, хөдөө орон нутагт 24. Хөдөө орон нутгийнхаа яг нөгөө даацсан нэгтцсэн сургууль дээр л тэрийг барих юм. Тэгээд тэгжээж ээлжгүй болох юм уу? Тэгжээж ээлжгүй биш. 2 ээлжиндээ 40 хүүхдээс нэг ангид 40 хүүхдээс доош орж иж тэгээ нэг 3000 4000 5000 та сургууль байгаа нийт хүүхдийн тоон. Тэр нь 1800 дотроо орж ирнэ. 1800 хүүхдтэй нэг ангид байдаг хүүхдийн тоон 40 болох. Тэгтээ 2 ээлжтэй шин. Энэ бол яг одоо Астана одоо Казахстанд яг байж байна. 240 сургууль бид нар барьж байна. Шинээр 240-г бүр барьсан. Би өөр 2 жил дараалаад очиж байна. Тэгээ барьсан мөрч юм уу те уучлаарай таны яригдсалж. Хятад ч юм уу өөр улсуудад очихоор бүр манай социаль улсуудаас бусдын тийм ээлж мэлж гэж юу ч мэдгүй хүүхэд очиод хүмүүцээр аваад орой 4-5 цагт ээжигээ завтаа аавыгаа авах ёстой үед нь тарж гарч ирээд идэг л энэ систем рүү орох арай болоогүй зөвөр 2 ээлжээр таны хэлж байгаагаар нэг ангидаа 40-оос
хэтрэхгүй хүүхэл сургахад Улаанбаатар хотод 80 гаруй сургууль. Тий 84 сургууль. Тэгтэл энийгээ бид нар хийхгүй бол одоо асууж шít надаас та нэг ээлж яриад байгаа юм биш үз гэд одоо умбан асуухаар би бүр гайхаад байгаа. Олон улсын стандарт нэг ээлжтэй байгаа. Хоёр ээлжиндээ л юм шүү. Тэгэнгүүт одоо хүмүүс алаа агшаа одоо ер нь төрөлт багасж байгаа. Бид нэр ахад энэ сургууль барих хэрэг байна уу? Ер нь сургууль маань илүүтгий биш үү гэдгийг юу ярьж. Одоо эн чинь нэг ээлж рүү орно. Тэгээд цаашаа ёстой. Тэгээ бүр нэг ангид байдаг хүүхдийн тоонд 30 болох хэвээр 30-аас доош орох хэвээр. Тэгээ дээрэс нь манай хүн ам одоо өсөлт багасж байгаа ч гэсэн өсөх юм. 2050 он гэхэд бол. За тэгээд сургуулаа барьсны дараа нөгөө сургуульд чинь нөгөө олон багш хэрэгтэй тий. Зэрэг бэлдээ явах хэрэгтэй. Багш нар чинь сураад төгсгöd бас 4 жил шин. Тий 4 жил. Тэрэн дээр тэгтээ зүгээр нэг тоо хөөж оруулахгүй. Одоо өнөөдөр 500 Яшин оноо 500 тэрнээс доош гэж биш. Өшөө бүр 600 650-аас дээш нь багш болж байдаг. Тэр нөхцөлийг өнөөдөр төр бодлохоор тэр нь хөтлөөр байхгүй. Миний нөгөө 20 тэрбум төгрөг оруулъя гэдгийг нэг 4.1 хэдэн тэрбум төгрөг нь нэг хүүхдийг сайн 600-аас дээш оноотой хүүхдийг орж ирэхэд 700 мянган төгрөгийн сарын цалин стипенд өгчөө. Тэгвэл 700 оноотой хүүхэд орох гээд байна. Ийм л хөшүүргээр бид нар ш. Нэг хүүхдэд жилийн тэгэл 8.4 сая төгрөг л болж байгаа. 12 сараараа үржүүлээд. Тэгвэл нэг бага ангийн багш ч юм уу ер нь багшлах мэржлэр хүн сурах сонирхолтой болно тий. Одоо бол надад нэг ийм эцэг эхийн төлөөллийн хувьд юу анзаардаг гэхээр бидний хүүхэд байсан үеэс өнөөгийн хүүхдүүд их өөр. Гэр бүлийн хүмүүжил өөр. Тийм үү? Олон хүүхдээ юу гэдэг бид нар багш нарын үгээр сур гэхээр нь сураад үгэнд нь ороо явдаг. Энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн үед багш болох сонирхолтой хүн хомс болох нь аргагүй юм уу да гэж харагдаад байгаа. Тэгэхээр хөшүүргээр нь орж оруулах юм байна зөв. Санхүүгийн хөшүүрэг хэрэгтэй. Бусад улс орнууд ямар менталити гэж яддаг шүү дээ. Оюун ухаанаар нь ер нь чи нөгөө нарт ертөнцид өшгөө нандин сайхан алба багш гэдэг шиг чи багш болж иж энэ улсад өнөөдөр чи сайн багш болж иж энэ улсын хөгжлийг чиний нуруунд дээр тогтоох гээд байна гэдгээр нь тэр хүүхдүүдэд бүр ингэж ятгах гэсэн үг гэдэг байхгүй. Одоо муухай үгээр л хэлжлээ л дээ. Ятгах нэг тийм ойлгуулж ингэж хэлж дууддаг байхгүй. Тийм сэтгэлгээг хүүхдүүдэд өгөөд тэгээ ялангуяа тэр суманд тэр дүүрэгт би бол бүр шилдэг хүүхэд төрлөг сургуультай ирээч гээд одоо гандина гэд одоо шилдэг төгсөгч маань байхад би өөрөө чи хайртай багш нь байлаа. Тэгвэл миний хайртай шав миний чиний буцаа сургуультай ирдэ багштайгаа хамт ажиллаад энэ сургуулийнхаа энэ математик гэдэг энэ монгол хэлний хоёлаа нэг ийм төвшөнд очиж чи нэгэнд ингээд яваад ирсэн. Гэхдээ багш болохоор чамд ирээдүйн чин карьер чи ийм байна нэг 5 жил чи сайн ажиллал бас гадаад татаад магистрт явж болох нэ гэдэг юмыг бид нэр амлах ёстой төр. Магистрт энд зөндөө хүмүүс явж штэ. Банкнд ажилласан хүн тэгэл дороо явж ш, төрд ажиллаад дороо явж ш. Төрдөг бол багшилсан бол 5 жилийн дараа нэг 2 жил магистрт явуулчих. Тэр гадаад орны тэр боловсролын сургуулийг хараад, сургачгийг хараад нүдэн нээгдээд итгэл үнэмшил төрөөд тэгээд ямар хүчтэй багш болж орж ирнэ. Тэгэхээр энэ дээр нэг жилд нэг 500 багшийг бид нэг явуулаад гэхдээ ерөөсөө Монгол улс цөөхөн багштай яг ингээ багшны их юм шиг дутаад байдаг мөртлөө хүн ам нь 3.5% учраас бусад улстай харьцуулахад цөөхөн сургуультай цөөхөн багштай. Тэгээ эднэртээр л ингээ зөрөгтэй зарах хэрэгтэй. Монгол орн бас мөнгөтэй болсон. Тэр мэргэжлийн бахархлыг өдөөх их чухал юм байна. Яа тэгэхээр сайн нэг хэсэг инженерүүд л Монголыг хөгжөөнө гэдэг. Гэтэл инженерийг бэлдэж байгаа нь багш үстэй. Уг нь. Тэгээд инженерийг болоё гэсэн чинь нөгөө хим физик байгалийн ухааных нь багшин дутуу учраас инженер хичнээн хүсээд орж ирэхгүй шүү дээ. Тэгэхээр тэр байгалийн ухааны багш нарыг бид нар маш сайн бэлдэх ёстой. Энийг л бид нар ингэж яриад энэ ингэдэг тэр лобби группийн гишүүд маань бүгдээрээ ойлгож авчаад тэгээ бүгдээрээ энэ дээрээ дуурч яадаг бүгдээрээ нэг өөрийнхөө өнцгөр дуурхтал энэ дээр анхаарахаас өөр аргагүй болж ирнэ. Хүч болно. За тэгтэл энэ одоо яг зүйлүүд чи ойлгоод одооноос эхлээд сая жишээлбэл дөнгөж багшийн цалин ярьж байгаа дахиад багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх төсөн өсөв орж ирэх их хурлаар хэцүү байх магадaltaй. Гэхдээ одоо жишээлбэл сургууль мургуул ийм олноор нь барих шаардлагатай юу эмнэлэг барих шаардлагатай гэвэл бас эмнэлэг рүүгээ төлхөө анхаарал хандуулчих магадaltaй. Тэгэхээр энэ намрын чуулган дээр та бүхний үр хариуцлага өндөр байна. Тэгэхээр та яг мундаг мэдэж байна. Одоо ингээд юм ярингууд өөдөөс яг үг таглаж байгаа. Галуудах гişнэ. Эндэр багш нарын цалин, багш ажилтныхаа боловсролын салбарыг их сайн нэмсэн шүү.
Одоо энэ дээр бол юм яагаад их мах бид нар сайн нэмсэн шүү. Гэхдээ нaan чи багш дутагдaltaа нөгөө амьдрах зардал өгөөд итгэлэг өгөөд ингээд явъя гингүүд одоо өөдөөс хариулж байгаа сайд маань хэлж шít. Бид нар хангалттай нэмсээ одоо залин нэмцээ одоо наа чи хүмүүс чи одоо өөрөө баг ингээд ороод ирнэ. Ер нь боломж нь одоо бид нар бол ингэсэн одоо дараагийн ста эрүүл мэндийн салбарыг ингээ эх жил эрүүл мэндийг дэмжих салбар байж байгаа. Тэрэн дээрээ оруулъя. Одоо бас нэг ингээд уул уурхаар угаа оруулъя. Малчин луугаа оръё. Тэдний асуудал маань орхигдж जैन дэвтэрлүгөө оръё гэд бүгд орно л да. Гэхдээ энэ дотор төр маань өөрөө бас боловсрлоо нэгдүгээр ирэмбэлж ерөөсөө хүний хөгжил юмаа гэдэг бүх засаг яриад байгаа. Хүнээ хөгжүүлж Монгол улс хөгжнөө, мега төсөл байна гэж сайхан ярьж байгаа. Тэгвэл яг ингэж хийх гэхээр яг тань шиг ийм болохоор би тэгээд та энэ бодлоо толгооноос авч хаяа сайдаад ихгүй бол та ингэж хамгийн их нь оруулсан гэж ингэж бахарч буруу биш үгэнд хариулт нь хамгийн ихийг оруулсан гэдэг чинь хамгийн ихийг хийлээ гэсэн үг шүү гэж ингэж хариулт биднэрт яваад байна л да. Тэгэхээр бид нар дутуу байна. Хамгийн ихийг авчаад ахаад бүр нөгөө алтан загсны эмгэн шиг ахаад авъя гэдэг юм биш үү. Энийг аваад нөхцөл байдал чи ийм л байна л гэдгийг хэлээд байгаа юм. Тэгээд нөхцөл байдал нь сайжирчаад байхад өшөө нэмий гэдэг юм биш. Тэгэхээр энийг тууштай явах хэрэгтэй. Ойлгох хэрэгтэй. Гишүүдүүдийг олон нийтэд ч ойлгох хэрэгтэй байна. Ялангуяа боловсролын салбарын дэмжих хэрэгтэй юм байна. Тий. Тэгэхээр лобби групп маань их гоё. Бид нар зүгээр ингээд нэг танхимд юм уу, ордонд юм уу яриад байхгүй. Гоё сайн дуршлагуудыг ингээд очиж үзнэ. Сайхан өөрчлөгдсөн сургуулаа сайхан аваад явж байгаа. Сайхан аз жаргалтай сайхан шавнараараа хүрээлүүлээ зааж байгаа багш нартай бид нар уулзна. Тэгээд тэр багш нарын тэр одоо нийгэмд үнэлэмж нэмэх гэж штэ. Тэнгүү тэр багш нар одоо нэг ингээл зам болохоор солонгос явж ажилдаг, барилга дээр ажилдаг ч гэдэм хамгийн юм байна гэсэн баг. Амрахтаа багш нар хамгийн их солонгос явж ажил хийж байгаа. Тэгжээж үр зээлнээсээ гарах орлого хийж. Яг тийм багш нарын хэсэг байна. Тэгээд өнөөдөр бас ингээд сайхан одоо мэдээж ажиллаа хийгээд амархан шавнартаа ингээд явж байгаа нэг багшийн нэг сайхан дүр зураг байж штэ. Тэгээд тэрийг бид нар ингээд очиж харж багш нартайгаа уулзаж ярьж ингээд энэ багш мэрэгчлэрээ бахархаад сайхан амьдраад тэр хүмүүс ч багш нар бас ойлгоно өөрсдөө сэхэд хүмүүс. Миний хажууд байгаа эмч нар, совилогч нар одоо энэ бус хүмүүс маань ямар цалин аваад бид нар яаж амьдрч байгаа вэ? Энэ дотор миний амьдрал чи ямар байгаа гэдгийг ойлгож байгаа ш. Тэгвэл тэр сайхныг бас гаргаж ирж ярьж иж нөгөө багшигээ сонгох гэдэг нөхцөл рүү явуулах гад учраас тэр газар очиж уулзъя. Сургууль ийм сайхан өөрчлөгдөө, чанар нь өөрчлөгдөөд ийм амжилтыг гарсан хуучин юм байж байгаа одоо ийм сайхан амжилт гаргадаг болчлоо гэдгийг бид нар бас очиж үзээд бахархаад тэр сайхан жишээг нь гаргаж ирдэг. Гэтэл үнэхээр бас баларцж байгаа сургуулиуд байна шүү дээ. Юунаас за хоёулаа төсөв дээр тавиулах асуудлыг бас нэлээд ярьсан. Нөгөө талаасаа танай боловсролын салбарын суурь хуулиуд, бусад хуулиудад эргэцэн өөрчлөлт шинжилт оруулах ямар шаардлага байна? Одоо шаардлагууд нэлээд бас гарч ирж байна. Одоо боловсролын ерөнхий хууль маань 3 дахь жилээ сая ингээд өнгөрч шít. Одоо 4 дахь жилдээ орох гэж байна. Хэрэгжиж эхлээд. Одоо бид нар чи 24 онд орж ирэхэд дөнгөж хэрэгжиж эхлээд 1 жил болж шүү. Боловсролын ерөнхий хуульд гар хөрөхгүй шүү. Одоо багц үн штэ тэр чи ингээд цаашаага СΟБ-ийн хууль, баг дунд боловсрол, дээд боловсрол, мэргэжлийн боловсрол явцсан. Тэгээ энэ чинь бол ингээд бид нар хийсээ хэрэгжилтийн үр дүнгийн харьяа. Хууль маань одоо хэрэгжээд эхэлж байна гэсэн. Тэгээ одоо хэрэгжээд 3 жил болчлоо. Тэгээ одоо энэ дээрээс болж байгаа болохгүй юм харагдаж байгаа. Тэгэхээр бид нар яалтчгүй одоо манай боловсролын нөгөө байнгын хороо одоо бий болох юм байна. Тэр байнгын хороноос мэдээж өргөн барьж орж ирэн засаг өөрөө өргөн барьна. Дээрээс нь бий бол жишээ нь өөрөө хамгийн сайн судлаа гэж багш хөгжлийн тухай хууль байгаа. Тэгээ багш хөгжлийн тухай хууль дээр одоо тэр 18 онд батлагдсан хууль. Тэгээ одоо юуг нь засаж яах гэж байна. Одоо би орж ирэл бас лобби группийн дайныг танилцуул. Тэгээд энэ хүүхдийн хөгжилтэй холбоотой сургуулийн стандартаа аюулгүй эрүүл орчны талаар гэл ингээл ороод ирж шít. Тэгэхээр энэ хуулиуд дээр бид нар бас их чамбаа орж ирэх ёстой. Тэгээд тэрнийхээ нэгдүгээрт нь юу тавих вэ? Тэгээд сургууль дээр салгаад олон хуулиуд бас орж ирээд байгаа. Жишээл сургуулийн хоол үйлдвэрлэхээр л ерөөсөө яг хоол өдийн хоол гэж харчаар сургуулийг нэг цайны газар шиг гэдэг шиг харна гэдэг шиг нэг юугаа ярьчаа. Сургуулийн эрүүл орчин хүүхэд болгоны эрүүл мэндийг бол нэг өрхийн эмнэлгийн талаас харна гэдэг шиг ингээ хардаг. Одоо дугуулын секцийг хөгжүүлэх үл нэг дугуулын секц клубийн өнцгөөс харах гэдэг байгаа. Энийг цогцоор нь харах гэдэг
үүднээс нь бид нар хуулийн гол юм нь сургалтын үйл ажиллагаа гэдгийг мартахгүй байх хэрэгтэй. Яг үнэ. Нэгдүгээр сургалтын үйл ажиллагааг ингээд олон юм руу ингээд захирал заавал сурагчтай эрүүл мэндэд хамруулахад захирлын оролцоо юм байна. Ангийн багш ийм хийх ёстой гэд ирэхээр нөгөө сургалтын үндсэн үйл ажиллагаанаас жоохон одоо яахад. Яг та түрүүн Казахстан гэж ярьж ирсэн. Ерөнхийлөгч айлчлаар Казахстанд очичоод тентхийн туршлагыг ярьж ирсэн тий. Ер нь ганцхан Казахстан биш таны үндсэн одоо яг школ гэх юм уу одоо туршлага судлаа хоримтлуулад идэг салбарч одоо улс жоо Япон байгаа тий. Тэгэхээр ингээд таны анхын боловсролын салбарт хөл тавьж исэн үеэс дэвшил зөндөө байгаа. Гэхдээ үнэхээр нэг яг Монголын онцлогтой энийг л энэ улсууд чи хийж чадахгүй байна да гэдэг юмыг та нэг тодорхойлж хэлвэл тавчхан. Тий. Тэгэхээр одоо Казахстан бол манайхтай ингээд төстөө яваад 2 ээлжтэй болоод ингээд сургуулаа олноор нь бариад тэгээ олноор барингууд нөгөө багшаа яаж бэлтгэв гэдэг энэ асуудлуудаа шийдэж байгаа нь төстөө болоод байгаа учраас тэрний жишээг ярихад бол хүмүүст бас бууж байна. Өндөө бол яг миний зорддог юм бол Японы тэр сургуулийн хэв шинж шүү. Тэрнээс Япон хөтлөөр бол биш. Тэр нь Монгол хөтөлбөрөөр. Япон сургуулийн хэв шинж гэвэл нэг ээлжинд орно. Тэгээд өдрийн хоолыг идэн өглөө нь ингэн баг сургууль бол эхлэнгүүдээ хичээл орохгүй. Сайхан спортын гадна талбайдаар цэцэрлэг шиг сайхан гүйд тоглоно. Формын хувцас өмсөхгүй дүүн тавихгүйгаас эхлээд багш нь ингэж орж ирж мэдлэгээс яваад дундаа ингэж орохоор шинжлэх ухааны хичээл рүү яг шамдаа сураад ахлахад мэрэгжлийн чиг баримжаатаа сурна гэд үндсэн тэр юмыг аваад формат нь. Тэр формат нь байна. Тэгэхээр тэр форматыг бол би одоо жишээл шинэ Монгол их сургууль дээр өөрөө бас хийгээд 25 жил ингэж болчихлоо шүү дээ. 20 жил би хийж үзээд энэ форматаар ингэж хийчих юм бол манай Монголын сургууль болох юм байна. Би өөрөө манай сургууль дээр би бол өөрөө нотолцсон хүн гэж хардаг Монгол багш нартай. Яг Монгол хөтөлбөртэй зөв. Зүгээр Япон хэв шинжийн форматыг аваад өдрийн хоолыг дүүлчихэд нэг ээлжтэй хүүхэд ангиа цэвэрлж угаадаг. Тэгээ хүүхэд болгон сонгосон дуулын секцэндээ сурдаг. Дүн нь нууцлалтай. Улирлын дүүн гарахад самбар дээр бүгдийн журналын дунд нь шидээд хин муу онцыг авдаг биш. Хүүхэд болгоно. Тэгэхээр чи жихэд тэндээс чи муу сурлагатай юм чи ингээл дээрлэхэл тэглэнэ үсттэй. Тэгэж шээ. Тэдгээс эхлээд 300 уулзалт хийгээд хүүхдийн ээжийн аавын суулгаж хагаад яг ингээд нээлттэй ярьдаг. Энэ жижиг ийм форматууд байхгүй юу? Тийм юмнууд ингээд оруулж ирээд туршаа тэрийг Монголд хөрсөндөө буулгаад сайжруулад явцсан чинь энэ болох юм байна. Тэгээ би 2 дахь сургууль дээр одоо Шинэ Монгол Хармаажийн сургууль яг оруулсан чинь сайхан амжилттай болоо. Тэгээ би энийг төрийн сургуульд бас хийгээд үтсэн. Төрийн сургууль. Тэгэнгүүт бас өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр энэ ийм л юмар ингээд явах юм да гэд. Тэгээ би чинь тэрийг нөгөө бодитоор хийсэн юм байхгүй. Хийж үзэд туршиж үзсэн туршлага байдаг. За одоо энийг орж ирээд улс төрч болоод хийя гингүүд маш их бэрхшээлтэй бас ингээд таарад байна. Таарсан. Тэгэхээр би бол одоо энийг юм лобби групптэйгээ нийлж ягаад нэгнийхээ хийсэн туршлагыг хийлээд бүгдээр олуулаад угруул. Би чи ингээд уграхаар бас нэг багш өнцгөөсөө уграа шүмжлээд байгаа хүн шиг ч гэдэг юм уу. Та одоо парламентч болсон гэдэг чинь хууль дээр үндэслэн яг үнэ. Үйл ажиллагаа хийхэд. Тэгэхээр хууль дээр нөгөө яг тэр ингээр ингэчтэй шүү гэдэг энэ процесс яриад байдаг. А яг энэ хууль дээр яг ингэж орж ирээд ингэж явах уу гэхээр тэр чинь тийм амархан бүтэн сурсан хүмүүс ингэж хийдэг. Би яг зөвлөхтэй л дээ. Тэгээ зөвлөх маань оруулж ирээд тийм мундаг зөвлөх. Одоо ингэж таны бүрийн эрхийн хугацааны тэн хагасад та бол яг ингэж багаар ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод энийг хийж байгаа юм байна. Харин. За ярилцлагын урилга хүлээн авч ирж ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа. Эрхэм үзэгчдээ хөтөлбөр дараагийн зочноор тун удахгүй үргэлжлэнэ.